За сайн уу 5 дахь бичлэгээрээ хэдүүлээ уулзж байна. За энэ бичлэгээрээ би өдийг хүртэл өөрийнхөө ойлгосон тэгээд амьдралаа сайжруулахын тулд өөрийгөө өсч хөгжүүлэхийн тулд ашигладаг тархины тухай 10 ойлголтоо та хэдтэй бас ярьж өгье гэж бодлоо. Энэ аргуудыг ашиглавал чиний амьдрал яаж өөрчлөгдөх вэ гэвэл чи илүү эрүүл болно. Илүү эрүүл амьдралын хэм маягтай болно. За магадгүй жимд явж эхэлнэ, илүү эрүүл хоолж эхэлнэ. Хэтрүүлж идэхээ болно. Бас чиний хичээл эсвэл ажилд чинь эргээр нөлөөлнө, илүү тууштай болж чадна. Бас мэдээж чиний сэтгэл зүйн эрүүл мэндэд аюул сайнаар нөлөөлнө. За нэгдүгээрт энэ бүр миний олж мэдсэн бүр хамгийн чухал зүйл энэ юу вэ гэхээр хүний тархи гэдэг чинь аюул жижигхэн эргэтэн тийм үү? Ийм жижигхэн ч гэсэндээ яг үндэ аюул их энергийг зарцуулж идэг. Хүний нийт зарцуулах энергийн 20% орчмыг нь зарцуулж идэг. Тархи гэдэг энэ эргэтний гол зорилго нь юу вэ гэвэл нэгдүгээрт энерги хэмнэх, хоёрдугаарт чамайг тав тухтай байлгах. Ер нь бол чамайг ингээд амжилттай байлгах, эсвэл зорилгот чинь хүргэх те их зүүч гэсэндээ чиний амьдралд эргээр нөлөөлөх тэр зүйлсийг хийлгэх гэхээс илүүгээр чамайг илүү юм тав тухтай ямар нэгэн стрессгүй энерги хэмнээд байлгаж байхыг хүсдэг гэсэн үг. Тархины энэ онцлогоос болоод яадаг вэ гэхээр чи хийхийг хүссэн ч гэсэндээ тухайн зүйлээ хийхээс айгаад байна. Ямар нэгэн хэцүү зүйлийг эхлүүлээд шууд хаяад байна. Тууштай байж чадахгүй байна. Эсвэл ямар нэгэн эхлүүлмээр байгаа зүйлээ эхлүүлж чадахгүй хойшлуулад байна. Тэгэхээр чи хүссэндээ хүрэхийн тулд тархиа хэсэг ignore хийх ёстой гэсэн үг. Чи ингээд ямар нэгэн зүйлийг хийж эхлүүлвэл тархи чинь чамд эдгээр зүйлсийг хэлнэ. Чи чадахгүй, чи иймэрхүү төрлийн зүйлийг хийдэг төрлийн хүн биш. Чи тууштай байж чадахгүй, чамд зохихгүй байна. Гэх мэтлэн аюул сөрөг зүйлсийг чамд хэлнэ. Ингэж игнор доод ямар нэгэн зүйлийг хангалттай удаан хийх юм бол чи тэр зүйлдээ дургу байхаа болно. Тэр зүйл чинь чамд хэцүү санагдахаа болно. Бүр цаашлаад чи энэ зүйлийг бүр амар хийх дуртай болно. Би хамгийн анх жимд явж эхлэх үед би ингээл бусд хүмүүсийг хараад би энэ хүмүүсээс шал өөр юм байна. Би бүр ерөөсөө чадахгүй юм байна. Энэ хүмүүс бүр юу хийхээ бүгдээрээ ягаад чи мэдээд байна. Тэгсэн чинь би очиод юу хийхээ мэдэхгүй ганц гүйлтийн зам дээр ч алхаж чадахгүй байна гэж ингээд бодогдож исэн. Чиний мундаг гэж хараад байгаа тэр хүмүүс чинь яг үндэ анханасаа мундаг байсан биш аахгүй юу? Хамгийн анх жул буюу beginner байсан. За тэнгуүтээ цаг хугацааны ирэхээр мундаг болж байгаа. Жимд явах тусам чи илүү мундаг болно. Би чинь дасч эхлэн, чиний тархи чинь ч гэсэндээ дасч эхлэн. Тэгээд бүр явандаа жимдээ явахгүй байж чадахгүй болно. Заримдаа хүмүүс бүр ингээд 7 хоногийн долууланд нь жимдээ явахыг хүсдэг. Гэхдээ би физиологч нь заавалжгүй нэг өдөр амархыг шаарддаг байхгүй юу? Хүмүүс бүр тэгтлээ донтдог байхгүй юу? Тэгэхээр чи юунд ч айгуу дуртай болж болно, хэцүү байна уу, амархан байна уу, юунд ч дуртай болж болно. Гол нь энэ зүйлдээ дасах, дуртай болох хугацааг өөртөө өгөх ёстой. Хоёрт нь чиний тархи ба штэ. Чиний үгэнд биш, үйлдэлд чинь итгэдэг. Жишээ нь чи англи хэлээр ярьж сурмаар байлаа гэж бодъё. Англи хэлээр ичгүүгээр ярихын тулд чи өөртөө би чадна, би өөртөө итгэлтэй гэж 1000 хэлээд чи хизээж өөртөө итгэлтэй болохгүй. Яагаад гэхээр эдгээр чинь зүгээр л хоосон үг байхгүй юу? Харин чи өөртөө итгэлгүй байсан ч гэсэндээ тухайн үйлдэлээ хийвэл тархи чинь чамд цаанаасаа өөртөө итгэх итгэлийг суулгаж идэг. Нэг ийм үг байдаг штэ. Зоригтой байна гэдэг ямар ч айдасгүй байхыг хэлдэггүй. Харин бүр өгтлээ айжсэн ч гэсэндээ хийх ёстой зүйлээ хийхийг зоригтой байх гэж хэлдэг. Яг л энэ байхгүй юу? Гуравт нь тархи бодит байдал болон төсөөлөл хоёрыг нэг сайн ялгаж чаддаггүй. Чи ингээд ирээдүг муугаар иргэн гэж муугаар төсөөлөөд те ямар нэгэн муухай энергитэй кино үзээд, муухай бичлэг үзээд, хов жив сонсоод те муухай тийм сөрөг гэмт хэрэг дайн дайжны тухай мэдээ сонсоод байвал тархи чинь эдгээр зүйлсийг бодит байдлаас салгаж чадахгүй. Бодит байдал шиг хүлээж аваад стрессийн гормонуудыг ялгаруулж идэг. Харин эсэргээрээ чи гоё юм төсөөлөөд, гоё юм сонсоод те ийм чамд урам зориг ямар нэгэн гоё мэдрэмж өгдөг тиймэрхүү зүйлсийг сонсч үзээд ах юм бол чиний мэдрэлийн систем чинь тайвширч идэг. Та эдтэй гэж хэлэхэд тархины яг энэ чанарыг ашиглаад чи манифест хийж болно. Тархи бодит байдал болон төсөөлөл хоёрыг ялгадаггүй тийм үү? За тэгэхээр чи унтахынхаа өмнө би энэ зорилгодоо хүрсэн байна, энэ хийх зүйлээ хийцэн байна те энэ зүйлийг өөртөө олоод авсан байна гэд төсөөлөх юм бол чиний тархи энэ зүйлсийг бодит гэд ойлгочдөг. Ингэжүүл чи маргааш нь сэрээд энэ зүйлсээ бодит байдал болгох зориг орно гэсэн үг. Дөрөвт нь тархи нэгээс олон зүйлд анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. За жишээ нь кино үзэнгээ даалгавраа хийлээ гэж бодъё. Эсвэл ямар нэгэн YouTube бичлэг үзэнгээ ажиллаа хийлээ гэж бодъё.
За чи магадгүй энэ хоёр үйлдэлийг зэрэг хийж чадаад байна гэж бодож магадгүй. Гэхдээ яг үндэ худлаа. Зүгээр л чиний тархич нь энэ хоёр үйлдэл донд бүр асар хурдтай шилжээд байгаа байхгүй юу? Инээс болоод тархич нь бүр үнэхээр ядардаг. 2 секунд ажиллаа хийгээд 2 секунд бичлэг үзээд 2 секунд ажиллаа хийгээл ингээл ахаар чин тархич нь бүр ядардаг байхгүй юу? Яг уу дуу сонгоо хичээлээ ажиллаа хийж болно те. Гэхдээ тэр дуу чинь үггүй байвал зүгээр. Үгтэй буюу lyricsтэй байнгут чиний тархич нь тэр үгэн дээр нь төвлөрөөд идэг байхгүй юу. Тэгэхээр зүгээр юм гоё melody те ямар нэгэн юм хөгжмийн зэмсэг ч юм уу тиймэрхүү юм сонсонгоо ажиллаа хичээлээ хийвэл байж болно. Тавт нь чи биеэрээ тайвширвал тархич нь бас дагаад тайвширдаг. Би энийг оюутан байхдаа сурч ирсэн. Манай нэг багш хүн амьсгалаа авах үед зүрхийн цохилт нь хурдсж идэг. Харин амьсгалаа гаргах үед нь цохилт нь удааширч идэг гэж хэлж исэн. Тэнгүүд дараа нь би төгснөхийн дараа meditation тэ амьсгалын дасгал breath work гэх мэтлэн иймэрхүү бичлэгнүүд YouTube-ээс үзсэн чинь яалтчгүй бүх амьсгалын дасгал амьсгалаа гаргах дээр удаашир гэж зөвлөрдөг. Яг энэ физиологийг ашиглаад чи өөрийгөө тайвшруулж болно. Чиний сэтгэл хөдлөл чинь чиний ингээд контролоос гараад те чи амар түгшээд ямар нэгэн сөрөг бодол итгэл үнэмшилд автаад те сандраад түгшээд айгаад уурж уцаарлаад байх юм бол чи амьсгалаа авахтаа зүгээр авдгаараа авна. Харин гаргахтаа илүү гэд удаашруулад үз. Магадгүй 4 секунд амьсгалаа авангуудаа амьсгал гаргахтаа 8 секунд гаргаж болж байна. Ингэх үед хүний мэдрэлийн систем тайвширч идэг. Юу гэсэн үг вэ гэхээр parasympathetic nervous system гэдэг энэ зүйл нь идэвхждэг гэсэн үг. Ингэснээр яах вэ гэвэл чи илүү тайван болно, илүү анхаарал төвлөрөлчин сайжирна, бас чамд илүү эрүүл. Чиний ходоод хоол боловсруулах үйл ажиллагаа чинь сайжирна. Долоод нь тархи зорилгонд маш дуртай. Гэхдээ чиний зорилго чинь өнгөцхөн биш байх тусмаа сайн. Өнгөцхөн зорилго гэдэг нь юу юм бэ гэхээр ер нь бусдтай холбоотой зорилго. Жишээ нь бусдад гоё харагдах, бусдын уурыг игдүүцлийг хүргэхгүй байх, бусдын дунд уусах. Хэрвээ чиний зорилго чинь өнгөц байвал чи хийж байгаа юмдаа тууштай байж чадахгүй. Жишээ нь чи жимд явж эхэллээ гэж бодъё. Хэрвээ чиний зорилго чинь зөвхөн гоё биетэй болох те, гоё биетэй болсноороо бусдад гоё харагдах байх юм бол чи яг үндэ тууштай байж чадахгүй. Яагаад гэхээр магадгүй чи тэр хүссэн галбиртаа очичингуудаа одоо жимд явах яг утга учир юу байгаа гэж бодох байхгүй юу? Эсвэл чи жимд яваад гоё галбиртай болоод бусд хүмүүст таалагдсан ч гэсэндээ энэ олж авсан тэр мэдрэмж чинь нэг чамд сэтгэлийн ханамж таашаал өгөхгүй гэдгийг ойлгоод бас утга учиргүй санагдаад чи жимээ хайна. Эсвэл жимдээ ямар нэгэн мотивацгүй өөрийгөө хүчилж явдаг болно гэсэн үг. Харин чиний зорилго чинь ач зээ үр хүүхдүүдтэйгээ урт удаан амьдрах, бас хөвшрөнгүүтээ тагнаас эсвэл ямар нэгэн хүнээс хамааралгүй амьдрах, сэтгэл зүгээ эрүүл байлгах, бие биедраа эрүүл байлгах гэх мэтлэн иймэрхүү гүнзгий зорилготой байх юм бол чи жимд явах гэдэг энэ зуршлыг насан туршийн зуршил гэж харах байхгүй юу? Яагаад гэхээр чиний зорилго чинь урт хугацааны гүнзгий зорилго. 8-д нь чамайг олон хүний амьдралыг харах тусам чиний тархи чамд эргэлзэж эхэлдэг. Хүний тархи штэ хизээч өдөрт бүр хэдэн зуун хүний амьдралыг харах ёсгүй байсан байхгүй юу? Дээр үед хүмүүс өөрийнхөө омгийн хүмүүсийг л хардаг байсан. Харьцуулъя гэвэл өөрийгөө зөвхөн омгийнхоо хүмүүстэй харьцуулдаг байсан. Харин одоо хүмүүс өөрийнхөө эргэн тойрны ангийн эсвэл ажлын хүмүүстэйгээ харьцуулж байна. Бас дээрэс нь Instagram-ийн хүмүүстэй, TikTok-ийн хүмүүстэй, YouTube-ийн хүмүүстэй харьцуулж байна. Яг үндэ хүн өөрийгөө бусдтай харьцуулна гэдэг энэ үйлдэл чинь энгийн байхгүй юу? Ялангуяа тэр хүн нь чамтай ойролцоо насны эсвэл чамтай ойролцоо нөхцөл байдалтай байсан бол тэр хүнтэй чи өөрийгөө харьцуулаад байдаг. Харьцуулж байгаа хүмүүс чинь олшрох тусам чи тэр хүмүүсийн хажууд өөрийгөө айгүй жижигээр мэдэрч эхэлнэ. Тэгэхээр чи ингээд өөрийнхөө дагдаг хүмүүсийг нэг бүгдийг шалгаад үзээрэй заяа. Энэ хүмүүс биш үү? Зүгээр ингээд чамд өөртөө эргэлзэх, эсвэл өөртөө гутрах мэдрэмж өгж гин үү? Эсвэл чамд инээд хөөр өгж гин үү? Урам зориг өгж гин үү? Ямар нэгэн мэдлэг олгож гин үү гэдгийг анзаар. Энэ дээр тулгуурлаад чи зарим хүмүүсийг unfollow хий. Нэг клишэ зүйл хэлчихье. Хизээч өөрийгөө бусдтай бити харьцуул. Яагаад вэ гэхээр тэр бусад хүмүүсийн нөхцөл байдал нь чинийхээс бүр шал өөр. Тийм болохоор өөрийгөө зөвхөн өнгөрсөн дөх өөртөөгөө харьцуул.
9-т нь хүний тарих хит олон сонголтод дургу. Хүн ингээл өдөр болгон өглөө юу идэх үү, өдөр юу идэх үү, орой юу идэх үү, өнөөдөр юу үзэх үү, ямар бичлэг үзэх үү, юу өмсөх үү гэл ингээл байнга ийм жижиг шийдвэр гаргаалах юм бол decision fatigue гэдэг зүйлд өртдөг байхгүй юу? Энэ decision fatigue гэдэг зүйл чиний амьдралд яг яаж илэрх вэ гэхээр чи чухал зүйлсийг хойшлуулж эхэлнэ. Сахар, нүүрс ус өндөртөө юм идмээр санагдана. Сэтгэл хөдлөлөө хянж чадахгүй болно. Гинт аашлна, уцаарлна. Ямар ч шийдвэр гаргаж чадахгүй болно. Бас нэг юм хийгээгүй хэрнээ ядарна. Тэгэхээр хэдүүлээ аль болох энэ жижиг сонголтуудаа автоматжуулах хэрэгтэй. Өглөөдөө тогтмол иддэг 2 төрлийн өглөөний цайтай болчих. Байнгын орж үйлчлүүлдэг үсчинтэй, маникюрчинтэй болчих. Өөртөө бас хідэн дүрм тогтоочих. За жишээ нь би өнөөдөр жимдээ явах уу, байх уу гэдэг сонголт гаргахынхаа оронд за би 1 дахь, 3 дахь, 5 дахь өдрүүдэд заавалчгүй жимдээ явнаа. Хизээ унтах уу гэдэг сонголт гаргахынхаа оронд за би заавалчгүй 11 цагаас өмнө орондоо орноо. Өнөөдөр ямар кино үзэх үү гэдэг сонголт гаргахынхаа оронд нэг ихлүүлсэн цуурлаа дуусгачих. Бас хүний тарих өглөө эрт айгүй юм сэрэг байдаг. За тэгэхээр чи хамгийн чухал шийдвэрүүдээ өглөө эрт гарга. Хамгийн чухалтай өөрийнхөө хойшлуулмаар байгаа тэр зүйлсээ хамгийн эрт хий. Тухайн өдрөө өглөө эрт төлөвлөл. Эдгээр зүйлсийг хийчих юм бол чиний өдөр чинь хамаагүй үр бүтээлтэй бас хамаагүй тайван өнгөрнө. Хамгийн сүүлд нь буюу 10-т нь тарих чамд сайн зүйлд ч гэсэндээ донтож болно. Хүн айгүй амархан муу зүйлд донтдог те. Одоо жишээ нь арх, тамхи, чихэр, сахар, нүүрс ус, утас, кино, цуврал гэх мэтлэн. Яагаад гэхээр эдгээр зүйлс чинь чамд айгүй амархан допамин өгдөг. Гэхдээ эрүүл зүйлд ч гэсэндээ чи донтож болно. Яагаад гэхээр эрүүл зүйлүүд ч гэсэндээ чамд айгүй их допамин өгж идэг. За жишээ нь жимд явах, эрүүл хооллох, тэмдэглэл хөтлөх, ном унших гэх мэт эдгээр үйлдэлүүд, зуршлууд бүгдээрээ чамд допамин өгж идэг. Гэхдээ өмнөх тэр нэг хортой донтолтуудаас юугаар ялгаатай вэ гэвэл эднэр штэ допаминыг арай ийм тогтвортой байдлаар хэсэгж идэг байхгүй юу? Харин нэг арх, тамхи, сахар, нүүрс ус гэх мэтлэн эдгээр хортой донтолтууд допаминыг бүр айгүй огцом ихсэгчдэг. Ийм учраас чи эрүүл зүйлд донтохын тулд чамд чиний тархинд цаг хугацаа хэрэгтэй. Бас нэг хэлэх зүйл нь штэ. Хүний тархи ямар нэгэн зүйлийг олон хийх тусмаа тэр зүйлдээ дуртай болж идэг. Чи эрүүл хооллох тусмаа эрүүл хоолнд дуртай болно. Харин буруу хооллох тусам эрүүл биш хоолнд дуртай болно. Энэ бас хамгийн ихэнд ярьсан юмтай холбогдож байна. Тэгэхээр чи ямар нэгэн зүйлдээ сайн зүйлд донтохын тулд чи өөртөө жоохон цаг хугацаа өгөх ёстой. Тархиныхаа хэлж байгаа зүйлийг хэсэг игнордох ёстой. Би эрүүл хоол идмээргүй байна. Эрүүл хоол идэж яг яах юм? Ямар ч утга учир байхгүй. За би сүүлийн удаа энэ хайрцаг заримгийг бүгдийг идчихье. За би сүүлийн удаа жимдээ явахгүй өнөөдөр гэртээ амарчий гэх мэтлэн зүйлс чамд тархич нь хэлнэ тийм үү? Энийг чи хэсэг игнордох ёстой. Хэсэг игнордож чадвал чи тухайн эрүүл зүйлдээ донтож эхэлнэ. Ингээд миний ярих зүйл дуслаа. Тэгээд та хэдтэй сая ярьсан 10 зүйлийг яг ямар үйлдэл болгоул та хэдэд эргээр нөлөөлөх юм бэ гэдгийг хэлж өгье. Нэгдүгürt чамайг зорилгоц чинь ойртуулах тэр зүйлсийг хийж эхэл. Ингэнгүүт чиний тархи чамд сөрөг зүйлсийг хэлнэ. Тэр зүйлсийг зүгээр л ignore хий. Хоёрт нь чиний тархи чиний үгэнд биш үйлдэлд чинь итгэн. Тэгэхээр зориглоод үйлдэл хий. Гуравт нь гоё эерэг зүйлс төсөөл, эерэг зүйлс үз хар сонс. Дөрөвт нь нэг зүйлдэл төвлөр. Ажлаа хийж байгаа бол ажлаа хий, кино үзэж байгаа бол кино үз. Тавт нь сэтгэл санаагаа тайвшруулахын тулд амьсгаа гаргахдаа удаанаар гарга. Зургаад нь заавалжгүй хангалттай нойроо ав. Дор хаяж 7 цаг. 7-д нь хийж байгаа үйлдэл болгоныхоо цаана гүн гүнзгий зоригтой бай. 8-д нь өөрийгөө хүмүүстэй харьцуулахаа бол харьцуулаад байгаа тэр хүмүүсээ unfollow хий. 9-д нь жижиг сажиг тэр сонголтуудаа автоматжуул. 10-д нь чи эерэг зүйлд донтож болно. Гол нь өөртөө донтох цаг хугацааг олго. За ингээд бичлэгээ дуусгая. Та хэдийнхаа нүд рүү буюу камер руугаа харж ярихгүй байгаа дуучлаарай. Яагаад вэ гэхээр би цаанаасаа ингээд ярих үедээ хүний нүд рүү харах гэдэг. Тэгэхээр өөрийнхөө нүд рүү ингээд хараад байгаа байхгүй юу? Та хэдэд маань надаас сонсомоор байгаа, надаар яриулмаар байгаа тийм зүйл байх юм бол комент дээр үлдээгээрэй.